өнөөдөр нөө мөн чанар, шин чанар гэдээ хоёр юм байгаа. Одоо чинь ганц зэрэг гэж хүний шин чанарыг бол одоо хүмүүс харж ин сонсож байна. Мөн чанар гэдэг бол 99% тодорхойлно шүү дээ. Тэгэхээр Монгол үндэсний мөн чанар гэдэг бол би одоо тэр нүүдэлчин амьдралын мөн чанарыг ярьж шүү дээ. Нүүдэлчин амьдралын мөн чанар гэдэг бол стратегч чанар юм байна. За. Монгол хүн бүр стратегч байсан юм байна. Яагаад тэгэхээр өнөөдөр дэлхийг эзэлсэн үндэстэн одоо 2-3 л үндэстэн байгаа юм л да. Одоо сүүлийн одоо мэдэгдэж байгаа түүхийн хугацаанд. Тэгэхээр Монгол гэдэг үндэстний дэлхийг эзэлсэн 3 үндэстний нэг. Тэгэхээр энийг эзлэхийн тулд бидэрт нэг бол эдийн засгийн хүч хэрэгтэй. Нэг бол технологийн давуу тал хэрэгтэй. Нэг бол хүн амын маш их одоо тоо хэмжээ хэрэгтэй шүү дээ, цэргийн тоо. Тэгэд бидэрт хүн байгаагүй. Бидэрт эдийн засгийн чадвар байгаагүй. Бидэрт технологи байгаагүй байхгүй Чингис хааны үед. Бид жижигхэн яг л ийм улс байсан. Гэхдээ дэлхийг эзэлсэн. Ямар тэгвэл хүчээр эзэлж үгээд одоо би өөрөө менежментийн ухаан 20 жил судалж байгаа хүн. Ингээд үтсэн чинь ерөөсөө стратеги гэдэг ухаан юм байна. Стратеги гэдэг ухаан чинь нүүдэлчин хүнд байдаг. Нүүдэлчин одоо ахын мөн чанар юм байна гэж. Тийм учраас бити энэ ахын шин чанарыг хит шүтэж энийг одоо бүх 100% мэтээр яриач. Эн чинь бол ач холбогдлын хувьд 1% шүү. Тэгээ би энийг ерөөсөө үгүйсгээгүй. Энийг хадгалаа тэгэл аваад тэгэл явна л байсан. Гэтэ 99% хамгийн чухал юм чинь тэр стратегч тэр одоо тал дээр ингээд байгаль цагуурийн эрсдэс хүнд нөхцөлд тэр хөрөнгөө маллаад ингээд явж байгаа хүнд үүсдэг тэр стратеги ухаан байгаа даа л да. Тэгээ одоо бид хотчж байна. Хотчоод би дээлээ алдахгүй гэж айхгүй байна. Хит их хотчсноос бол бид энэ стратеги ухаанаа бүр өмс үгүй хийж байна гэж маш их айж болгоомжилж байна.